Сайн мэцхан хүмүүс зөрчтэй Color Film Studio 10 минутын халт нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Бид энэ удаагийнхаа дугаарын зочноор Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батнасангийн оюун гэрлийг урьж оролцуулахаар өтөнд ол ярьсан. Энд пандемийн хүнтэй уулзгаа явж байна гэсэн тэгээ уулзаад бас Ялцын Эрдэнэ хотын ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгууллагыг удирдах хаснасаа хойш нэлээдгүй олон ажлыг хийж хэрэгжүүлсэн энэ бүсгүй үзэл бодолтоос танилцъя гэж байсан. Урьсан юм аа тэгээд энэ ч уулзаараас тохирсон байнамаа. Сайн байна уу? Сайн байна уу? Отойроо шууд энэ ч гэхээр хүрээд ирлээ. За таныг бас 10 минутын халахалт нэвтрүүлэгт оруулаад микрофон зөвлөгч би. Таныг бас ертөнцид нэр дэвшгээр тийм ээ болсон. Юуны төрөнд бас аяр өрхөн зүйтэй болов эмэгтэй шүүдийнхаа эрх ашигын төлөө явдаг хүн ирж байгаа болохоор маш асарханчууд манд таата хүлээж авч байгаа гэж найдаж байна. Та орхон амигт ирлээ. Хомны манаас өнгөтөрөх ямар байна? Та энэс ирээ гэлээ. Маш их баярлалаа. Тэгээд өчигдөр өглөө ирлээ. Тэгээ айгуу гоё бороо орж исэн. Бид нар ч ажиллаа төлөвлөж байгаа л ирсэн. Зуны ихэнх сарын шиний нэгэнд ирсэн. Айгуу гоё сайхан санагдсан. Тэгээ ер нь бол яг Эрдэнэтэд би байнга ирдэг л дээ. Нөгөө манай хамаатнууд Эрдэнэтэд байдаг. Хүүхэд нар ирсэнгийн бэр тийм ээ. Тийм. Гэхдээ манай ээжийн эгч нар дүүнер энтер гэдэг ер нь бол би хүүхэд байхасаа л Эрдэнэтэд их ирдэг байсан. Тэгээ хүүхдийн амралт цусланд амардаг байсан. Аав ээжийнхаа гараас гараад өөрөө аав ээж болох амьдрал маань бас Эрдэнэтэс ихсэнд би маш их баяртай байдаг. Тий. Одоо амьдралын хайныг Эрдэнэтэс олсон, Эрдэнэтэй бэр болсон. Тий. Одоо хоёлаа намын байрлалах чаа тий. Ерөөдөө нам дээр бас уулзалт ажилтаа яваад байна. Би намын эмэгтэйчдийнхаа зөвлөлийнхэнтэй уулзъя гэдэг. Ер нь яг нөгөө нэр дэвших эрхээ авах хүртэл өмнө нь хүмүүс яг горилогч байж исэн. Тэгээд одоо бол намаас нөгөө нэр дэвших одоо мандатыг маань олгосон учраас бас намынхаа хүмүүстэй албан ёсоор уулзаж санал бодлоо солилцъя гэсэн ийм бодолтой бас хэд хоногийн өмнө хүрээд ирлээ л дээ. Ааха тийм. Орхон аймаг манаас залуучуудын хот тийм ээ. Тийм болохоор би бол таныг бол залуу хүнийхээ хувьд залуучуудынхаа ус үзэл бодлыг ямархуугаар байгаа бах гэж боддог бая. Ерөнхийдөө бол залуучууд маань яг ямар байх ёстой юм бол одоо мэдээж өнөөдөр маргаашнаас эхлээд хотын статус ясаад шийдээд тэ Эрдэнэт хот гэдэг нэрээ авчлаа. Тэгэхээр хотын залуус. Тэ. Ер нь бол яг би чи 21 аймагаар ингээл 30-40 удаа явлаа штэ. Өмнө нь ч зөндөө бас явдаг л байсан. Ингээд харахаар ялтчгүй Эрдэнэт бол хот байдаг. Миний хувьд өмнө нь хот гэж боддог байсан. Тэр одоо сэтгэл зүрхлээр байж маань угаасаа хэвээрээ байдаг. Гэхдээ яг мэдээж статус өөрчлөгдөхөд айгу олон зүйл өөрчлөгддөг те. Энэ дээр нэг хотын статус болохоор сөрөг бас зарим нэг зүйлүүд ингээл хотын нөгөө аймаг орон нутгийн нэмэгдэл авдаг байсан тэр нэмэгдэл нь болгоч гэдэг юм уу ингээл мэдээж яг иргэчин байгаас өргөчин байгаа л да. Гэхдээ иргэн нь илүү олон. Тэгээ ялангуяа яг Эрдэнэт дархан гэдэг инхээр энэ өөрөө нөгөө залуучуудын хот гэж ярьдаг те. Найрамдлын хот, эв нэгдлийн хот гэж ингээл айгуу гоё ярьдаг. Гэхдээ яг одоо ингээд бид нар чинь дижитал нийгэмд амьдарч байна. Дижитал дэлхий рүү шилжиж байна. Энэ шилжилтийн цаг үе бол өөрөө айгүй тийм чухал цаг үе. Үндсэндээ нөгөө социализмаас ардчлал руу шилжсэн цаг үе бас их өөр байсан. Одоо ардчлалаас магадгүй бид нар энэ технологи буюу дижитал дэлхий рүү шилжиж байгаа асар том шилжилтийн үед бид нар ажиллаж амьдарч байна л да. Тэгэхээр цаашдаа залуучууд хэн байх вэ те? Ямар одоо залуучууд байх ёстой вэ? Ирээдүйн Монгол улсыг авч явах иргэд ирээдүйн Монгол улсын эзэд хэн байх вэ гэдэг нэг асуудал. Гэтэл одоо бас нөгөө талаасаа ирээдүйн Монгол улсын эзэд өөрөө энэ дэлхийн иргэн болчихж байгаа байхгүй юу? Үндсэндээ технологи гэдэг нь 3 сая 300 мянган иргэний нэг чи юм уу мөн. Гэхдээ бидний амьдрах орчин нөхцөл дэлхийн 7 тэрбум 200 донд амьдрах ийм зүйлийг биднээс технологи шаардж байгаа. Тэгэхээр магадгүй энэ хот хөдөөгийн ялгаа бүр өөрчлөгдөх байхгүй болох байх. Ер нь ирээдүйд яагаад тэгэхээр малын бэлчээрт явж хагаад адилхан мэдээлэл авдаг. Малын бэлчээрт явж хагаад интернетээс олон зүйлийг суралцах энэ боломжийг технологи биднэрт өгч байгаа байхгүй юу? Хаанаас ч юу ч сурах боломж байна те. Хэл сурыг гэвэл YouTube-ээс сурж олж гин. Ерөөсөө бүх юм бол энэ дотор байгаа байхгүй юу? Энийг бид нар зөв ашиглаж чадах юм бол бид нар бол зүгээр л дэлхийн иргэний нэг мөн. Гэтэл энийг буруу ашиглах юм бол хинч биш болох ийм л нийгэмд бид нар амьдарч байна. Тэгэхээр өмнөх нийгэмд одоо юу гэдэг ахмадуудаасаа залуучууд суралцдаг байсан. Одоо бид нар бүх насныхан бие биенээсээ суралцдаг нийгэмд амьдарч байгаа байхгүй. Би бас нэг зүйл асуумаар л та нөө ISO Mongolia гэдэг компанитай тийм ээ. ISO Монгол гэдэг. Тий. ISO Монгол гэдэг компани хөр энэ бол мэдээж ингээ ISO гэдэг ихэр стандарт юм тогтоох гэдэг юм шиг. Гэхдээ
бүх зүйл мэдээж стандартын хүрээнд ингээ явж байна гэдэг маань өөрөө нөө бизнесийн салбар, хувь хүн гэсэн ингээд дэвшил ахиж яваад байна. Тэгэхээр та яг энэ компанийнхаа хүрээнд багахан бас мэдээллийг өгөөч. Яг ямар чиглэлээр ажиллаад байна те яг одоо энэ төвшин. Тэг яг ISO стандарт ер нь стандарт гэдэг өөрөө нөгөө хим хэмжээ, зөв дадал зуршлыг бий болгож идэг. Стандарт өөрөө соёл, тэ манлайлал гэдэг аюу олон зүйлийг агуулдаг л да. Хөгжсөн улс орнууд ялангуяа Европын улс орнууд, Япон гэдэг эдгээр улс орнууд стандартыг маш хүчтэй хэрэгэлдэг. Энэ стандартыг хэрэгснээрээ ч хөгжин маш төрүүлж явж идэг. Тэгээ манай ISO Монгол компани болохоор бид нэр авилгатаа тэмцэх ажилтны менежментийн тогтолцоо буюу ISO 37001 гэдэг энэ стандартыг Монголд нутагшуулсан ийм компани л да. Тэгээд энэ стандарт гэдэг зүйл бол өөрөө нөгөө ил тод байх, зөв дадалтай байх, зөв манлайлалыг бий болгох, тэ зөв ингээд ерөнхийдөө хим хэмжээг тогтоох ийм л зүйл юм байна. За бас нэг зүйл ингэж асуухгүй болохгүй. Та бол Монголын эмэгтэйчүүдийн холбоо монголчуудын одоо эмэгтэйчүүдийн төлөөллийг бий болгож байна. За эмэгтэйчүүд юу яагаад улс төр байж болохгүй гэж. Энэ дэлхий дээр хүн гэж нэг зүйл төрөл байна те. Хүн дотор хоёр хүүс байгаа байхгүй эрэгтэй эмэгтэй гэж хоёр хүүс байгаа. Эрэгтэй эмэгтэй хоёр хүүс байглаасаа өгөгдсөн өгөгдөл нь өөрөө өөрийн өгөгдөлтэй байдаг. Тэгэхээр зүгээр бидний нөгөө нэг хүүсийнхээ хувьд мэдэрч ойлгох тэр нүдээр харах ойлголт бол өөр юм аа. Тэгэхээр аавын нүдээр одоо эрчүүдийн нүдээр харж асуудлыг шийдэх, эмэгтэйчүүдийн нүдээр харж асуудлыг шийдэх гэдэг л энэ хоёр хүүсийн харилцааны энэ ойлголтыг л бодлогын түвшинд хийх асуудал юм байна. Бусдаар бол одоо нэг хэдэн эмэгтэйчүүд нэг дарга болохгоо тэнд албан тушаал дулаараад байгаа тухай ерөөсөө асуудал биш ээ. Магадгүй ингээд эрчүүд одоо юу гэдгийг эдийн засгийн том арга хэмжээнүүд авдаг, том мега төслүүд хөдөлдөг, улс орныхаа аюулгүй байдлыг хангадаг бол ээжүүд, эмэгтэйчүүд бид яадаг вүлээ? Эрүүл мэнд, боловсрал, хүүхэд хамгаалал, гэр бүл гэдэг одоо магадгүй нийгэмд үүсэж байгаа олон асуудлуудын энэ гол гогцоон тэнд нөгөө нэг бодлогын шийдэлтээр орхигдож байгаа олон асуудал байгаа. Одоо энэ 13 эмэгтэй их хурлын гишүүн Монгол улсын сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн өндөр одоо оролцож байгаа оролцоотой нь байгаа. Тэгээд яг хөө энэ дээр нэг сөрөг зүйлүүд ярьдаг л да эдгээр юу хийсэн гэд магадгүй ингээд байшин барьчаар бид нар ингээд юм хийцэн гэж харагдаад байдаг. Гэтэл энэ харагдахгүй олон асуудлуудыг жишээ нь эмэгтэйчүүд бас хийж идэг. Ер нь бол улсын их хурлын гишүүн гэж хин юм бэ? Тэр цаана бодлого боловсруулдаг хүний хийж байгаа зүйл нь юу юм? Хийх зүйл нь юу юм гэдгээ бид нараас мэддэг баймаар байгаа байхгүй. Тэгэхээр улсын их хурлын гишүүн гэдэг бол ерөөсө зам тавьдаг хүн биш ээ. Бас байшин барьдаг хүн биш ээ. Бэлэг тараадаг хүн бол бүр биш гэж байгаа шүү дээ, тийм. Тэд бол бодлого боловсруулдаг хүмүүс. Үндсэндээ нийгмийн асуудлын аль зүйл дээр ямар асуудал орхигдоод байна вэ гэд өнөөдөр хүчирхийллийн асуудал бүгд ярьдаг. Гэр бүлийн хүчирхийлэл маш ихтлээ гэдэг. Магадгүй энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаараа хаалганы цаана байсан асуудал хаалганы наан гарч ирсэн. Ердөө л энэ асуудал. Үүний нэг нь одоо тэр бүжин туулай бол мэдээж маш их сенсац тавьсан зүйл байна. Манайх нэг тийм акшн хийсэн тий. Тэр бол нөгөө эрэггүй хууль бид нар нэмэлт өөрчлөлт оруулах одоо арга хэмжээл байсан л да. Тэгэхээр бид нар Монголын эмэгтэйчүүдийн холбоо зүгээр жирийн нэг төрийн бас байгууллага штэ. Бидний чадах юм бол шүглүүлэх тий. Иргэн хүн шүглүүлэх, иргэний нийгмийн байгуул шүглүүлэх гэдэг ингээд нэг юм хилцс олчлоо штэ тий. Тэгэхээр бид бол шүглүүлээсэн. Гэхдээ тэр шүглүүлэлт маш сайн болсон. Та Эрдэнэтд бас нэр дэвшиж байна тийм ээ. Эрдэнэтийн маань өмгийг ер нь та ямар өнгөтэй байна гэж харж байна. Ер нь бол Эрдэнэт маань уулуурхаа дагсан хот. Дагсан хотуудын бас гадны жишг бол мэдээж янз янз байгаа. Зөв бодлогоор явсан хөгжөөд явах жишээ нь тий. Тэгэхээр та яг Эрдэнэтийнхаа өмгийг би зүгээр мэдээж маш олон гоё сайхан зүйлүүд бий. Магадгүй Эрдэнэт гэд яхаар Эрдэнэт үйлдвэртэй шууд утгаараа хамаатай ярьдаг. Яагаад гэвэл энэ үйлдвэрийн асуудал, энэ үйлдвэрийн хувь заяа гэдэг бол энэ улсын асуудал яригдчихэж байгаа. Нэгэн жишээгээр илүү тэр жишээ нь тодоор ярих юм бол Эрдэнэт үйлдвэр хэний гарт байх вэ? Эрдэнэт үйлдвэрийн асуудал нэг эзэнтэй, хоёр эзэнтэй хувийн өмчөд шилжчихв. Энэ улсын мэдлэлд байгаад энэний үр шимийг ард түмэн бүгд хүртэх үү гэдэг энэ л асуудал юм байна. Эрдэнэт үйлдвэр бол зөвхөн эрдэнэтчүүдийн тухайн асуудал биш. Гэхдээ энэ хотод амьдарч байгаа иргэнд илүү өгөөжтэй. Тэ энэ хотодоо илүү үр дүнтэй, илүү нөлөөтэй үр шим нь хүртсэн байгаасаа л гэж боддог да. Аха. За баярлалаа. Багаан ч гэсэн хормыг бас бидэндээ хаалцаад өөрийнхөө гэсэн үзэл бодлыг бас цэмэрлэх зүйлсэж байгаа хүмүүст хүргэсэн байхаа гэж найдаж байна. Таны цаашдын ажил тас амжилт бүтээлийн дээдийг хүсье. Орхон аймаг Даяалангуй Монголын эмэгтэйчүүдийн төлөө үүнээс илүү ихийг дуураарай, хийж бүтээгээрэй гэж хүсмээр байна. Тэ маш их баярлалаа намайг бас
10 оромж болтугай миний бас санал бодлыг сонсон. Гэхдээ би бол тэгж одоо Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг энэ байгууллага зөвхөн эмэгтэйчүүд юм биш юм аа. Монгол гэр бүлийн дархан байдал, Монгол өв соёлын дархан байдал гэдэг энэ Монгол гэр бүл Монгол дархлаа гэдэг энэ үндсэн одоо стратеги бодлогынхаа хүрээнд бид үйл ажиллагаа явуулдаг. Ер нь бол айл бүтэн байвал улс бүтэн байдаг те. Айл одоо жаргалтай байвал үрсэн жаргалтай байдаг. Ийм л нийгмийг бид хүсэж байгаа. Тийм учраас олон айл жаргалтай байх болтугай олон хүүхэд инээж те элэг бүтэн аюулгүй ингэж орчинд амьдрах энэ л зүйлийг бид талдаа хичээж ээж авч хичээх хэрэгтэй. Үнийг дагаад турцсан юм тийм ээ. Бүгд хичээж, бүгд энэ бодлогын зөв шийдлүүдийг хийдэг. Ийм л нийгмийг бүтээхийн тулд бид нар хамтарч ажиллах шаардлагатай л гэж боддог. Ийм л хүн тэгээд маш их баярлалаа. За баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа. За.